бүхний амгалан айлтгая. За өнөөдрийнхөө хичээлээр өмнөх хичээлийн үргэлжлүүлэл хичээл явуулъя. За бид өмнөх хичээлд 3 бие хамаатуулах, ерөнхийлөн хамаатуулахын нөхцөл, ялангуяа ерөнхийлөн хамаатуулахын бэн иян гэдэг энэ нөхцөлийг ертөнцийн цагийн монгол хэлний бол А, О, У, Э 3 бие ялгалгүй хамаатуулдаг энэ нөхцөлийг сайн анхаараарай гэж бас Окимдийн давтлага гэж үзсэн. Тэгэхээр энэ ерөнхийлөн хамаатуулахын баан байн иян энэ нөхцөл бол тийн ялгалынхаа бүх тийн ялгалын нөхцөлийн дараа давхарлаж ордог. За тэр хэлбэрийг бол их сайн эзэмшихгүй бол монгол бичгээр бичгтээ бол салангад бичдэг учраас алдаа хийгээд байдаг. За эхлээд бид нар тийн ялгалынхаа нөхцлүүдийг жигсаагаад биччихье. За харьяалахын тийн ялгал. За ийм нөхцөл байгаа. Энэ бол инээс усад гийгүүлэгчээр гიშгэр төгсөн үгэн залгадаг. Энэ бол инээр төгссөн энэ гийгүүлчээр төгссөн үгэн залгадаг. Энэ бол инээс усад гийгүүлчээр төгссөн үгэн залгадаг ун гэдэг нөхцөл. За тэгэл энэ бол харьяалахын тийн ялгал. За урдаар тийн ялгалынхаа нөхцлүүдийг жигсаачихъя. За өхөрчхөн тийн ялгал ду ту ту юм уу ду. За энэ тур юм дур гэдэг хуучин хэлбэр бас байж болно гэж гэлсэн байгаа. За заахын тийн ялгал ийм хоёр хэлбэртэй. Энэ үүнийг бол гიშгэр төгсөн үгэнд үнийг гийгүүлэгчээр төгсөн үгэн залгадаг гэдгийг өмнөх хичээлүүдээс мэдсэн байгаа. За гарахын тийн ялгал өмнөх үг нэр өгөөл Аз, эм өгөөл Эц гэж уншдаг. За үйлдэхийн тийн ялгал Бэр Ияр. Үүнийг гიშгэр төгсөн үгэн залгадаг. Үүнийг гийгүүлэгчээр төгсөн үгэн залгадаг. За хамтрахын тийн ялгал энэ нөхцөл нь бол тай. За эртний хэлбэр нь луга хэлбэр байсан гэж хэлсэн. За энэ хоёр бол нэг тийн ялгалын нөхцөл. За тэгэхээр энэ тийн ялгалын нөхцлүүдийн дараа тэр ерөнхийлөн хамаатуулахын нөхцөл давхарлаад орохдогоо зэрэг бас л энэ нөхцөлийн төгсгөл нь гიშгээр төгсч үү, гийгүүлэгчээр төгсч үү гэдэг тэрийг л харгалзаж залгана. За энэ дээр эн чинь бол энэ гийгүүлэгчээр төгссөн учраас энд бол иян юм уу ийм байх ёстой. Энэ гიშиг учраас энд бол баан байх ёстой. Энэ гийгүүлэгчээр төгссөн учраас иян юм уу ийм байх ёстой. Энд хоёулаа гიშгээр төгссөн учраас баан бэм байх ёстой. Энэ мөн ялгалгүй. Хоёулаа и гიშгээр төгссөн учраас баан бэм байх ёстой. Энэ мөн ялгалгүй. Гიშгээр төгссөн учраас баан бэм байх ёстой. Энэ хоёулаа ир гийгүүлэгчээр төгссөн учраас ян юм уу ен байх ёстой. Энэ ялгалгүй. Гიშгээр төгссөн учраас энд бол баан бэм байх ёстой. За ийм хэлбэрүүдээс ингэж энэ хэлбэрээс гадна зарим энэ хэлбэр маань хоорондоо энэ хэлбэрүүдийг нийлүүлээд товчилсон хэлбэр байдаг. За товчилсон хэлбэрүүд бол харьяалахын тийн ялгалд байдаггүй. За өхөрчхөн тийн ялгалдаар ерөнхийлөн хамаатуулахын нөхцөлийн залгахаар энэ товчилсон хэлбэр бий. Энэ нь тагаан тэгэн эндэн дагаан эрүүгэн дагаан эмэг байвал тэгэн гэсэн ийм хэлбэр бий. За энд мөн нийлүүлж товчилж бичдэг хэлбэр байгаа. Тэр нь бол эрүүг байвал юугаан эмэг байвал юугэн гэсэн ийм хэлбэр байна. За энд бол
бас давчилсан хэлбэр бий. Эр үгэнд бол ацгаан. Эм үг байвал эцгэн гэсэн ийм хэлбэр бий. За энд бол давчилсан хэлбэр байдгүй. За хамтрахын чин ядгал ерөнхийдөө хамаатуулахын энэ нөхцөлд бол бас тайгаан тиген гэсэн ингэж бичиж болдог. Ингэж бичиж болдог. За тэгэхээр зэрэг энд нэг зүйлийг анхаарахад орчин цагийн монгол хэлэнд бол энэ чинь бол харьяалахын чин ялгалдаар ерөнхийдөө хамаатуулахын энэ дагуулгад завсран жиргийн К юм уу Г гүйгүүлэгч гарч ирдэг. Тэр бол зөвхөн жиргээр гарч ирж байгаа болохоос биш. Бие даасан нөхцөл дагвар огт биш. За одоо жишээ бичье. За одоо аавын ха гэж бичье. Аавын ха. Аавын ха. За аавын ха гэж аавын ха. За 3 үг бичээл дээ. Улсын ха. Улсын ха. За хамт олонныхоо гэдгийг олонныхоо. Олонныхоо. За тэгэхээр зэрэг або харьяалахын чин ялгалаа залхалаа зэрэг игчгээр төгсөн учраас ийм байх хэвээр. Тэгээд энэ хэ бол хамаагүй. Энэ бол жиргээр гарч иж байгаа гээгүүлэгч. Тэгээд аавын тэгээд одоо иян. Аавын иян. Аавын ха гэвэл аавын иян гэж үчнэ. Улсын ха. За улс гэдэг үг бол гийгүүлэгчээр төгссөн үг байна. Тэгэхээр энээс бусад гийгүүлчээр төгссөн учраас харьяалахын чин ялгал нь бол уун байх хэвээр. Улсун. Тэгээд энэ харьяалахын чин ялгал нь гийгүүлэгчээр төгссөн учраас бас л иян. Иян. Улсун иян. Олон. Олон гэдэг үг бол олон. Энээр төгсөн үг учраас харьяалахын чин ялгал нь бол олно. Энэ их шиг учраас энд баан. Олно баан. Тэгэхээр аавын ха гэдгийг аавын иян. Улсын ха гэдгийг улсун иян. Олныхаа гэдгийг олно баан. Тэгэхээр зэрэг энэ хэсгүүд маань Монгол үчигт энэ чинь бол нэг нь харьяалахын чин ялгал тэгээд ерөнхийдөө хамаатуулахын тэр баан бэн иян байгаа гэдгийг л сайн анхаарч бичих хэрэгтэй. Тэгээд бүгдийг бол салангад бичдэг учраас ингэж бичих хэрэгтэй болно. Бичдэг. За энийг сайн анхаарч яваарай. Энэ жишээ үгээр л бусад үгийг бол энэ жишээгээр л адилтгаад бичих шүү дээ. За тагаан тэгэн замун улс. За эхлээд энд улстай. За гэртээ. Тийм үү? Улстай. Гэртээ. Аавда. Аавда. Ээжтэй. Ээжтэй. За ингээд энэ хэдэн үгийг үчи. За тэгэхээр зэрэг улс гэдэг үг бол түрүүн бид үтсэн улс гэж үчдэг. Улс. Тэгэхээр улстай гэдэг бол хоёр янзаар бичиж болно. Нэгэнт ингэж бичиж улс туу ван гэж бичиж болно. Ихэвчлэн энэ тооцолсон хэлбэрээр бичдэг. Тэгэхээр зэрэг энэ тэгээрээс нь тагаан тэгэнийг бол нөгөө хатуу дэвсгэрээр юм уу багар садаар төгссөн үгэнд үгийн иримийг баримталж энэ тагаан тэгэнийг залгана. Зөөлөн дэвсгэр юм уу ичгээр төгссөн үгэнд энэ дагаан тэгэнийг бас үгийн иримийг баримталж залгана. Эр үгэнд нь дагааны, эм үгэнд тэгэнийг залгадаг. Тэгэхээр улс гэдэг бол эр үг. Энэ эсвэл хатуу дэвсгэр багар садын гэдэг үгэнд ордог гүйгүүлэгч байна. Тэгэхээр энд улс тагаан. Улс таагч, улс тагаан. За гэр гэдэг үг бол эр гүйгүүлэгчээр төгссөн. Эр гүйгүүлэгч бол бас хатуу дэвсгэр. Тийм учраас нөгөө талаас энэ бол эм үг. Эм үг учраас энд тэгэнийг залгах хэрэгтэй. Тэгэнийг залгах хэрэгтэй.
гэрт тэгэн. Гэртэн. За аав. Апу гэж үчдэг. Энэ бол бид мэдэж байгаа. За аав гэдэг үг бол эгшгээр төгссөн учраас эгшгээр төгссөн эр үг. Тийм учраас энд бол дагаан байх ёстой. Аав дагаан. За ээж гэдгийг ижи гэж үчдэг. Ижи эгшгээр төгссөн үг. Нөгөө талаас эм үг. Тийм учраас энд бол дэгэн байх ёстой. Ээж дэгэн. Ээж дэгэн. Улс дагаан, гэрт дэгэн, абуу дагаан, ижи дэгэн. За үүнээс гадна бол за энэ бол өмнөх үгийн жишээ шүү дээ. Өмнөх энэ багтахгүй болохоор энэ хойно бичлээ. Үүнээс гадна үүнийг бас энэ хэлбэрээр бол бичиж болно. Улс тубан, гэрт түбэн, абуу дубан, ижи дүү бэн гэж бичиж болно. Бас тэгж бичсэн байдаг. Бас хуучин номсуудад бол энэ хөршгийн хэлбэрийн туу дүүгийн оронд дур дүр байгаа. Энэ дур дүрийг бичих юм бол дур дүр гэдэг чинь гийгүүлэгчээр төгссөн дагавар болно. Тэгэхээр зэрэг баам байн биш ян ян. Өөрөөр хэлэх юм бол улс тур ян, гэр түр ян, абуу дур ян, ижи дүр ян гэж бас тэгж бичсэн хэлбэр бол тохиолдно. За ингээд үлдсэний самбар өгөх тухайн за дараа нь ярий да. За цааш нь үргэлжлүүлээд нөхцөлөө үзье. За сая бид хөршгийн тийм ялгал дээр ерөнхийлөн хамаатуулахын нөхцөл орсон жишээ үзлээ. За одоо цаахын тийм ялгалын нөхцөл дээр ерөнхийлөн хамаатуулахын баам бэн орсон энэ за товчсон хэлбэр нь юу байна гэсэн. За жишээ үзье. За энд хоёр үг үчи да. Ахыгаа гэж. Нөхрийгөө. Нөхрийгөө. За ахыгаа нөхрийгөө гэвэл яаж үчих вэ? Тэгэхээр зэрэг ахыгаа нөхрийгөө гэдгийг бол нэгдүгээрт ах гişгээр төгссөн. За ахын хэлбэр нь бол гişгээр төгссөн залгадаг энэ байна. Тэгээд ахыг баан гэж ингэж бичиж болно. Мөн товчсон хэлбэрээр нь бичвэл ах гэдэг эр үг. Тийм учраас юугаан ах юугаан ингэж бичиж болно. Энэ хоёр янзын хэлбэр байж болно. За нөхрийг өгөхөд мөн ялгалгүй. Нөхөр. За энэ гүйвэлчээр төгсөн учраас заахын ялгал нь бол ийм байна. Нөхрий бэн ингэж бичиж болно. Тавчилсан хэлбэрийг бичвэл юугэн гэдгийг нь бичнэ. Ягаад гэвэл нөхөр гэдэг эм үг. Тэгэхээр нөхөр юугэн гэж бичиж болно. Нөхөр юугэн. Нөхөр юугэн. За тэгэхээр ахыгаа гэдгийг бол ахыг ван ах юуган гэж хоёр янзаар альваар нь бичиж болно. Нөхрийгөө гэдэг нь нөхрийг вэн юм уу нөхөр юугэн гэж ингэж бичиж болно. За дараа нь Архын теологийн ац ван бэн чсэн хэлбэр ацхан эцгэн гэдэг тэ. За ахаасаа нөхрөөсөө гэж бичиж да. Ахаасаа. За энэ бас харьцуулж харахын тулд гэрээсээр бичиж. Ахаасаа нөхрөөсөө. Нөхрөөсөө. За тэгэхээр энэ нөхрөөсөө ахаасаа. За тэгэхээр зэрэг мөн ялгалгүй. Хэрэмцэн байж болно. Аха
Ат. Ван гэж бичиж болно. Тавчилсан хэлбэр Бүтэн хэлбэрээр бичвэл Ацгаан. Яагаад гэвэл ах гэдэг эрэг учраас ацгаан гэдэг дагаврыг нь бол бичих ёстой. Ахаасаа гэдэг. ингэж болно. Нөхөр Хөрөөсөө мөн ялгалгүй. Нөхөр эц бэн. Нөхөр эц бэн гэж бичиж болно. Эсвэл нөхөр эцгэн болно. Нөхөр эцгэн. нөхөр эцгэн Нөхөр эцгэн гэж хөрөөсөө гэж бичиж болно. Үйлдэхийн тийм ялгалдаар товчилсан хэлбэр байхгүй. Тэгэхээр тэр хэлбэрийг бичнэ. За мөн хоёр үгээр жишээ бичих л да. Жишээ авъя. Ахаараа нөхрөөр ахаараа нөхрөө. Тэр аха гişэд гэсэн гიშгэр төгссөн учраас үйлдэхийн тийм ялгал нь энд бол бээр байх ёстой. Аха бар ия. Ахаараа. нөхөр гэдэг үг нь бол нөө. Ийгүүлэгчээр төгссөн учраас Энд бол үйлдэхийн ялгал нь ияар байх ёстой. нөхөр яар яам. Нөхрөөрөө. За одоо тайгаан тийгээ За мөн ахтай нөхөр төвгөө гэж бичиж ахтагаа нөхөр төвгөө. Ах тай бан гэж ингэж гэж болно. түүнээс гадна за нөхөр гэдгийг нөхөр төвгөө гэдгийг мөн ялгаагүй. Нөхөр тэ бэн гэж бичиж болно. Түүнээс гадна энэ хоёрыг товчилсан хэлбэрийн за энд биччихье. Ах гэдэг бол эрэг үг учраас энэ зүгээр ах тайгаан нөхөр Хийгэн гэж бичиж болно. Монгол бичгээр Монголын төвхийн олон алдартай сурвалж бичгнүүд бий. Түүн дотроос бол Усан нандны алтан тавчул их алдартай зохиол алтан тавчаас авсан Чингисийн бэлэг сургаалын нэг хэсэг байна. Мяха идхүү шүдүү аман дор аюу. Хүмүн идхүү шүдүү сэтгэл дор аюу. Энэ аюу гэдгийн язгуур нь бай гэдэгтэй утга ижил туслах үйл үг байгаа юм. Тэгээд мах идэх шүд аманд би хүн идэх шүд сэтгэлд би гэсэн ийм утгатай.